За сайн байна уу? Монгол цэцгийн шинэ дугаар эхлэх гэж байна. Энэ удаа ямар цэцэг ярих вэ? Далиагаан гэдэг манайхны хамгийн сайн мэддэг цэцгийг ярив. Одоо яг далиагаан цэцгэлж эхэлж байгаа. Жил бүхний өдийд хүмүүс далиагаанд суuna гэд. Ялангуяа Улаанбаатарынхан бол тэрэлж рүү одоо явж байгаа. Чингэлтэй ууланд бас далиагаа ургадаг. Дэлхийд дээр далиагааны 600 зүйлийн ургамал ургадаг. Энээс Монголд яг 5 нь байгаа. Далиагаан гэдэг нь одоо монголчууд л далиагаан гэдэг байгаа болохоос энэ нь болохоор тэрэлж гэдэг ургамал юм байгаа. Тэрэлжийг монголчууд даль гэд нэрлэлсэн. Тэрэлжээ дотор нь одоо өнгөөр нь хар, шар, хөх, ягаан тэрэлж гэд нэрлэлсэн байдаг. Тэгээ энэ 5 өнгийн тэрэлжин дотроос ягаан цэцэгтэй ягаан далийг монголчууд далийн ягаан гэж нэрлэдэг. Уул нь бол ягаан дали гэх нь арай зөв л баг л та. Дали юм уу, дали юм уу? Дали биш. Уу яг бас дали гэж хэлж болохоор л да ягаад гэвэл мод нь өөрөө нэг жилд нэг үе ургадаг. Үйл тоолоод үеийн тоолж үзэх юм бол үеэр нь насыг мэдчих болно. Жилд нэг үе ургаад тэр үйлсэн хэсгээрээ одоо өнөө жилийн ургалтанд дуусаад дараа жил яг тэр хэсгээсээ дахиад дишгээ ингэж сунж ургадаг. Мөнхнөө ургамал. Одоо яг арц шиг, одоо гацуур шиг ч юм уу тий жилийн турш одоо тэд нар чинь бүгдээрээ шилмүстэйгээ үйлчдэг шүү дээ. Шилмүс нь урахгүйгээр хизээ яг шилмүс нь солигдоод байгаа нь мэдэгддэггүй. Яг тэр шиг далийн ягааны одоо энэ тэрэлжийн 5 зүйлийн тэрэлжин тэр бүгдээрээ навчтайгаа үйлчдэг. Навч нь ундаггүй 100 яг харнагаа өнгийн навчтай байжгаад үйл болоод ирэхээр навчныхын өнгө нь баг зэрэг хувраад борногоо болдог. Тэгээд дали гэдэг үгтэй ямар утгаар холбогддог гэж? Зөвхөн ягаад чинь ягаан дал дээрээ л далиагаан гэлцсэн юм бэлээ. Далийн гээд тэрнийх нь учир нь бол бас мэдэхгүй. Зарим нэг хүнээсээ болоод л тэгж нэрлээ тэр нь олны дунд тархацсан байж байна. Би одоо жишээлх юм бол далиагаа ургаж байгаа гэж хүмүүс очиж үнэрлэх гэж яваад тэгээ удаан байхаар тэр үнэрт нь масуурдаг гэж ойлгосон. Тэгэхээр тодорхой хэмжээнд бас масууруулдаг тийм үнэртэй болохоор нь нөгөө хүнийг далируулж нэдэг утгаараа далиагаан гэж нэрлэлцэн болов уу гэж магадгүй те таамаглаж байлаа. Аха. Бас магадгүй энэ тэрэлчин 5 зүйлийн тэрэлчин бүгдээрээ андромедоксин гэдэг хортой бодистой. Уг нь бол эфирийн тос дургамал. Эфирийн тос асар их хэмжээгээр байдаг. Эфирийн тос чинь нөгөө арцсанд, сонгонд, саримсанд хүртэл эфирийн тос байгаа шүү дээ. Тэгээ эфирийн тосыг уг нь нөгөө гоо сайхны үнэртэн болгож хэрэгэлдэг, ариутгах бодис болгож хэрэгэлдэг. Гэтэл энэ эфирийн тостойгоо зэрэгцээд тийм хортой бодис байдаг учраас эфирийн тосных нэмчилгээг авахын тулд тэр дотор нөгөө нь очиж суудаг. Гэхдээ бас энэ андромедоксины бас авах зорилготойгоор ялангуяа ингээд зүрхний өвчтөө нэг мэдрэлийн гаралтай өвчтөө тийм хүмүүс эсвэл нэг жоохон ядраад байгаа нэг нойр жоохон сэрвнээд байгаа ч юм уу унтчихтгаа болцсон тийм хүмүүс энэ дагуур тэрэлчин дээр очиж суудаг л да. Суухдаа яг л 15 минут суух хэрэгтэй. 15 минутаас хэтэрчих юм бол хортой бодис нь хүний зүрх судасны зүрхний систем дээрээс нь мэдрэлийн системийг гэмтээдэг. Одоо мэдрэлийн хор гэсэн үг юм химийн бодис нь. Тийм болохоор энэний хэмжээ тунгийг хэтрүүлэхгүй яг бариад суух юм бол эмчилгээ болно. Хэмжээг нь хэтрүүлэх юм бол дотор муухай арих, бүргэн хордлогонд орох юм бол бөөлжих. Ялангуяа зарим хүмүүс очиод унтчих гээд идэх юм шиг байлаа. Хэрвээ тэгж унтах юм бол тэгээд дархлаа муутай жоохон хүн байж байгаа ч юм уу. Тэгээ ядарсан ч байхад үедээ унтчих ч юм уу. Тийм тохиолдол гарах юм бол тэгэл хордлогонд орно гэсэн үг. Өөрийнх нь дархлааны систем хэр ажиллаж байгаа, тухай тэр үедээ бас аль хэр цэцгэлсэн байсан, салхи хэр байсан, тэр хэвд нь даль бас хэр олон байсан бэ гэдгээс хамаарат хордлогоных нь хэмжээ нь өөр өөр болно. Тэгэхээр хордсныхын шинж тэмдэг гэх юм бол тэгээд нөгөө дотор мухаарах, толгоо өвдөх, толгоо эргэх, бүр хитрхи гүн шоконд орох юм бол бүр амь насанд хүртэл хүргэдэг юм аюултай. Ер нь тэгээд ийм хортой цэцэг юм бол яагаад манайхаа очиж үнэртэн суугаад идэв? Эмчилгээ болдог учраас. Богино хэмжээтэй байхаар. Тий, богино хэмжээгээр яг тунгинд харуулж чадах юм бол эмчилгээ болно. Одоо нэг нойрн сэрвнээд байгаа унтаж чадхаа бэлдсэн хүн бас нэг 15 минут, нэг 7 хоног 15 минут суучих юм бол нойрн сайжрах ч юм уу тий. Нэг иймэрхүү ялангуяа зүрхний өвчтөе хүмүүс бас суух юм бол зүрхэнд нь сайн, хорыг хороор гэдэг бас монголчууд ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд хорыг бас эмчилгээ болгож ашигладаг. Ягаад энэ ингээ хордуулаад байгаа юм гэхээр эфирийн тос чинь ингээд агаарт маш ингээ гоё тараад ингээ гоё үнэртдэг тий. Тийм шүү дээ. Үнэртэй усны гол найрлага үстэй тий. Гол найрлага нь эфирийн тос шүү дээ. Одоо ингээ саримсны үнэр бид нар хөшгөлж яхад ямар үнэртэй вэ тий. Гэтэ саримсны үнэр ч одоо хүний хамраар нь үнрээр дамжиж одоо амьсгалын системээр дамжиж бие дороод тэр хорыг ингээ шингээж аваад буцаад биеэс
арьс амьсгалын систем ингээд амны уур муур амьсгалаар буцаж гараад ингээд хүний хордлогыг тэгж авч гардаг. Яг тэрнтэй адилхан энэ даль дотор байгаа эфирийн тоснд бас тэгж гарна. Гэхдээ гарахтаа их удаан. Одоо хордчууд хордлого нь гарахтаа удаан гэсэн. Ягаад удаан байгаа юм гэхээр энэний эфирийн тоснууд нь өөрөө тийм хөнгөн биш. Илүү хүнд бүтцтэй. Бүтц нь одоо хүнд учраас арай удаан. Тийм болохоор ингээд тэрэлжний ингээд эфирийн тосыг гоо сайхны салбарт болохоор үнэрийг удаан барих зорилгоор үнэр докторжуулагч болгож ашигладаг. Шилмүстэй ойд ороход нэг гой үнэр сэнгэнэл ойн үнэр цаанаасаа нэг гоё идэг. Тэр үнэр болохоор юм хөнгөн учраас бидэрт маш гоё үнэртэй. Тэгээ тэр үнэр нь бидний амьсгалын замаар ороод бие махбодыг ялангуяа нарсан ойн үнэр маш гоё ингээ ариусгаад гаргадаг. Тэгэхэд нарсан ойд одоо жишээ нарс бол маш хөнгөн бүтцтэй юм эфирийн тостой. Тэгээ тийм учраас нэг уушгины ялангуяа сүрээгийн имлэгийг бол ингээд нарсан ойд дээр үесээ ингээд барьдаг байсан уламжлалтай амьсгалын замын өвчтөй хүүхдийн сувиллыг сүрээгийн ингээд сувиллуудыг заавал ингээд нарсан ойд барьж тэндээ хүмүүсийг сувилж агаараар нь бас ингээд үнрээр хэмжилдэг байсан гэсэн үг. Яг тэрнтэй адилхан тэрэлж бас юм үнрээр хэмжлэх нэг хэмжилгээ нь одоо дотор нь орж 15 минут суух. Ер нь бол хүн болгонд л 15 минут байх уу? Эсвэл одоо биеийнхээ онцлогоос хамаараад зарим нь 5, эсвэл зарим нь 30 минут энэ төр байх шаардлагатай юм болов? Тий. Одоо өөрөө нэг жоохон дотор нь сууж идэл толгой эргэх ч юм уу тий нэг жоохон дотор нүд бүрэлцэх, дотор мухаарах шинж тэмдэг болж байгаа юм бол үзүүлэх юм бол заавал 15 минут суух шаардлагагүй. Яг тэр үедээ шууд босоод холдох хэрэгтэй. Тэндээсээ холдох хэрэгтэй. Яг зүгээр ээж явах юм бол яг л 15 минут. Надад ямар ч шинж тэмдэг үзүүлэхгүй байх, нэмжлэгээ болсонгүй гэж ерөөсө бодож болохгүй. Яг л минутаа орой 15 минут суугаад тэндээс холдох хэрэгтэй. Тэрэлж гэдэг чинь одоо манайхны хамгийн сайн мэддэг одоо аялал жуулчлалын бүс нутаг шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо тэрэлж хавьд энэ төрлийн цэцэг их байсан болохоор тэр хавийг тэрэлж гэж нэрлсэн болов? Тий. Манайхан тэрэлж гэдэг одоо горих тэрэлжийн байгалийн зохицуулалт газар гэдэг байгаа тий. Тэрэлж их ургадаг газрыг монголчууд өөрөө тэрэлж гэж нэрлэждэг. Одоо манай тэрэлжийн ууланд энэ хинтийн нурууны нэг салбар шүү дээ. Яг энэ ууланд болохоор дагуур тэрэлж гэдэг нь байгаа. Одоо бидний нэрлэдэг нөгөө ягаан дали. Дали ягаан гэдэг нь. Тэрний хэмжээгээр ургадаг болохоор тэрэлж гэж нэрлэлсэн. Одоо энэ Монголд ургаж байгаа 5 зүйлийн тэрэлж бүгдээрээ ховор бүгдээрээ улаан наманд орсон ургамлууд. Тэгээ энэ дотроос арай илбэг нь тэр ягаан дал буюу дагуур тэрэлж. Одоо тэрэлжийн ууланд аваа байж байгаа жишээ нь. Бусад тэрэлжийн хараа гэх юм бол Монголд ер нь жоохон хэцүү. Манад бол хордол сардгийн нуруу тарухтаа нуруугаар тэр цагаан дал хөхтөл хар дал тэр нь байгаа. Хинтийн нуруу руу нөгөө шар дал буюу алтан тэрэлж гэдэг нь байгаа. Ягаан далаас гадна одоо бусад даллууд те бусад тэрэлжүүд ер нь ийм ягаан дал шиг юм онцгой ч гэдэг юм уу те бид хортой болон эмчилгээ болох юм үнэр данаар гаргадаг юм болов? Тэгдэг. Бүгдээрээ яг адилхан ийм нөгөө андромедоксин гэдэг бодистой бүгдээрээ бас эфирийн тостой. Тэр дотроос ингээд хар дал, цагаан далыг бол хөвсгөлийнхэн навчийн түүгээд цай болгож ингээд цайны ургамал болгож ашигладаг. Гэхдээ ингээд бусад цайны ургамалтай холиод маш бага хэмжээгээр өндөр тунтай байж болохгүй хорлог учраас яг эмчилгээ болох тунгаар нь л хэрэгжилж тэр эмчилгээ юм болж цай болж чадна гэсэн. Нэг үнэртэх хугацаар бас адилхан 15 минут. Таны хувьд одоо яг энэ далийн ягааны үнэртээр нь сууж эмчилгээний зорилтоор ашиглаж байв уу? Ашиглаж ирсэн, сууж ирсэн. Гэтэ надад бол яг л 15 минут суухад бол яг ямар нэг шинж тэмдэг бол үзүүлдэггүй л дээ. Тэгэл 15 минут суугаад холдчихдаг. Тэгэхгүй бол бас энийг яаж мэдэх вэ? Нэг л хортой гэдгийг шинжлэх ухаан тогтоогоод хиймчид яг дотор нь байгаа бодисуудыг олоод нийцсэн байхад дээрэс нь яг ийм одооны бидний шинжлэх ухаан гэж нэрлэдэг байгаа зүйлээр ингэж яг ийм бодис байна гэж тогтоогоогүй байхад монголчууд дээр үеэсээ бүр мэдээд хортой гэдгийг тогтоогоод минут заагаад өгсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол яг 15 минутын далийн ягаанд удаан сууж болохгүй гэдэг чинь шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хэдэн мянган жилийн өмнөөс л яригдсан яриа шүү дээ монголчуудын. Монголчуудын уламжлалт анагаах ухаан одоо магадгүй бичгээр тэмдэглэсэн судар намаа аллага болгосонтой холбоотой юу? Тэрнээс иш бол бас л шинжлэх ухааны томоохон судалгаа байсан болов уу гэж бодогдохоор шүү. Тийм юм шүү гаа. Тэгээ яг ийм мэдлэгүүдийг болохоор бас л хүн байсан учраас хүн чинь өөрөө хэрэгжилж байгаа бас нэг өвчин тусна, тэрийг эмчлэхийг бүснэ, тэгээд аль нь хэрэгтэй байна гэдгийг олон мянган жилийнхаа туршид байгаль дээрээс өөрсдөө хэрэглээд
заримд нь бараг хордоод өгөхөд энийг хэрэглүүл хортой юм гэдгийг хүний амь насаар хүртэл ингээд туршицсан байгаа шүү дээ. Мэдсэн байгаа. Тэгээд тэр их туршлаган дээр үндэслээд дараа нь илүү наривчлж судлаад гэхдээ хамгийн гол нь тэр нэг 1000 жилийн өмнөөс л бичих цаасан дээр тэмдэглэсэн юм шиг байгаа. Тэрнээс өмнө бол дандаа амнаас ам дамжиж одоо монголчуудын ярьдаг шавь сургалт. Одоо нэг эрдэмтдээ отож хүн байлаа гэхэд өөртөө отчоо бэлдээд шавь сургалтаар л энэ бүх мэдлэгийг уламжлуулад үлдээсэн юм шиг байгаа. Одоо бид нар л нэг сургуульд суугаад 12 жил 10 жилийн сургалтанд суугаад байгаа болохоос тэгээд бүр 6 настай гэж заагаад би гэхэд бол бүр 8 настайдаа зөнсөн хойноос сургуульд орсон хүүхэд шүү дээ. Тэгэхэд одоо 6 настай хүүхэд сургуульд орж ин тээ. Зарим хүүхдийг харахаар бүр 5 настайд нь оруулчмаар санагддаг тийм гоцхонтой байдаг л да. Нэмэг айгүй адтаа сурдаг. Тэгээ бид нар чинь дөнгөж 1 настайгаас эхлээд хэл гэдэг зүйлийг 1 жилийн дотор сурчдаг штэ хүүхэд чинь нэг одоо яриад эхэлдэг хүүхдүүд зөндөө байдаг. Ялангуяа октод энэ дээр илүүх хаттай тий. Тэг чин 1 настайдаа бүхэл бүтэн хэл сурна гэдэг чинь одоо бид нар гадаад хэл сурах гэж ямар их зовж хэдэн жил зарцуулж байгаа үлээ. Тэгэхэд 1 настай хүүхэд хэл сурч чадчихна гэдэг чинь хүн бол төрөлхийн тийм мэдих сурах аяастай байгаа байхгүй төрхтөл аяастай төрж байгаа. Тэр авьяас нь ингээд нас нь явах тусмаа л мууддсан болоо өчтөд байгаа баг багт 1 наснаас нь заавал гэдэг шиг монголчууд тийм болохоор нөгөө хүүхдийг яг 3 настайд нь 7 настайд нь 13 настайд нь ингээд энэ хүүхэд хэн болох юм бэ ямар чадвартай байна вэ гэдгийг дээр үсээ шинжээд тэр шинжээн дээрээ тулгуурлаад хүүхдийг 5 настайдаас нь эхлээд сургалтанд хамруулчихдаг гэсэн байна. Шавь сургалтанд. Тийм, шавь сургалтанд 5 настай хүүхэд энэ ирээдүйд отож болно, эмч болно гэдгийг тодорцсон байдаг байхгүй. Тэгээд 5 настайд нь яг ангаах ухаан чиглэлээр тэр хүний мэдвэл бүх зохистой ингээд ургамлуудыг ингээд таниулахаас эхлээл ингээд сургаад эхэлчихээр одоо заавал бид нар чинь нэг 18 настайдаа дунд сургууль төгсөөл 22 настайдаа их сургууль төгсөж штэ. Тэгэхэд юу 23 нас 14 настайдаа аль хэзээний отож болцсон байж идэг байсан байгаа байхгүй. Тэр чинь эн чинь маш гайхалтай сургалт байгааз одооныхтай харьцуулахаар тэгэхээр ийм гайхалтай сургалтаар энэ ургамлуудыг бүгдийг ингээд эмчилгээнд энэ хэрэглэн энэ хортой гэдгийг ингээд таньж мэдчихдэг байсан юм байна л гэж би ойлгож байгаа. Одоо энэ далийн агааныг та түрүү одоо энэ дал цэцгийг хөвсгөлчүүд цайнд хэрэглэдэг гэж ярьлаа шүү дээ. Цайнд хэрэглэхэд одоо юу гэдгийг тэр нөгөө хортой бодсон мэдээж хэрэг ханднаасаа болоод арай өөрчлөгддөг баг л та тий. Одоо энэ эфирийн тастай. Тэгээ эфирийн тастай болохоор буцлагчаар эфирийн тас нь илүү бас дэгдчихнэ. Тийм болохоор нөгөө эфирийн тасыг яг цай болгоод ашиглаж чаар тэр энэ дотор байгаа дэгдэмхий бодисуудыг бол ашиглаж ангаах ухаан талдаа хэрэгжилж чадахгүй л байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энийг тэрийн дэгдэхгүйгээр ашиглая гэх юм бол хандлах л хамгийн зөв. Чанахаасаа илүү. Далийн агаа ер нь хэр үзэсгэлэнтэй цэцэг вэ? Маш гоё цэцэг. Хөөхөө уг нь бол хүний нүдээр харахад бол бүгдээрээ тийм ягаан цэцэгтэй. Ганцхан нөгөө нэг шар дайлгээд байгаа алтан тэрэлж гэдэг нь шар цэцэгтэй. Нөгөө дөрөв нь болохоор дөрүүлээ сайн л харахгүй бол нэг бүгд ягаан. Тэгээ тэрийг ягаад монголчууд бүгд хар, цагаан, хөх, ягаан гэдэг ингээд дөрөв өнгөөр ялгцсан ингээд сайн хараад ахаар баг зэрэг юм ялгаануудтай. Зарим нь одоо дагуур тэрэлж гэхэд бидний нэг чирнэлийн ягаан гэж нэрлэдэг тийм өнгөтэй. Хөх дал нь болохоор арай тийм цэнхэрдүү туяатай үл мэдэг. Хар дал болоод ирэхээр бүр тийм гүн ягаан өнгөтэй болоо авчдаг. Нөгөө цагаан дал нь болохоор ингээд цайвар ягаан цэцэгтэй. Тэгээ яг ийм цэцэгнийх нь ялгаагаар бас ингээд өнгөөр нэрлэлсэн юм байна гэж би ойлгоод байгаа. Дал гэдэг бол одоо дал живүүртээ зүйрлэж өгсөн нэр болов уу гэж тааж ин л та. Тэрэлж гэж юу нэг өкс үг юм. Угаасаа л урамлалт гаралтай нэр байсан юм болов уу? Тэрэлж гэдэг үгийнх нь утгыг бол нэг сайн мэдэхгүй байна. Дал гэдэг нь бол яагаад яаж ч ботсон юм гээ химийн бодистой холбогддог байна. Тийм үү. Нөгөө төр хүн одоо тэрэнд суухаараа ингээд гой сэргэлт авч гин, унтаж чадахгүй байгаа хүн морьтой болж гин, зүрхэн өвдөдөөсөн хүний зүрхний өвчин бас баг ингээд зүгээр болж гин тэ. Тэгэхээр эн чинь хүн одоо өвчтөө хүн эрүүл болоод нойргүй хүн нойртой болно гэдэг чинь хүний эрч хүч сэргэн дархлаа сэргэн хүнд ингээд далж өгөөд ургаж байгаа таал төстэй болох бол. Тийм л нэрт утгатай. Та одоо яг далийн агааны үнэрт 15 минут суусны дараа
нойрмор сайн хүрдэг ч юм уу? Ямар үр шим мэдрэв? Ямар ч гэсэн сайн гэж бодоод л суучдаг. Тэгээ нэгэн тал далийн тэр сайхан агаарт ай дотор дээрэс нь бас энэ далчин өөрөө тийм бас таарсан газар ургаад идэх үцэцгэлтэй. Хамгийн тансаг газар ургадаг. Айн яг дээд хэсгээр их цэвдэгтэй газраар өөрөө тийм маш их хүүтэн тасан цогцсон маш тэсвэртэй ургамал. Тэгээ дээрэс нь нэг чиглэг газар байдаг. Тэгээ энэ чиглэг хар шорон хөрстэй үржил шимтэй энэ цэвдэгтэй газрыг уулын оройгоор ургаж байгаа юм ургамал. Тэр хангаа дотроо хүртэл одоо ингээд зөвхөн хинтийн нуруу, хоригдл сардгийн нуруу, тархутаа нуруу гэдэг ингээд бүр нуруунуудыг яриад байгааз бүр ингээд хүний хөл барагтаа бол хүрхгүй амтан бас тэр бүр очиж идээд байхааргүй ийм газруудыг сонгож ургадаг. Өөрөө юм тансаг урмал байгаа байхгүй. Тэгээд яг тийм тансаг байгальд орж сууж байгаа хүн бол тэгээд маш сайхан цэвэр агаараар амьсгалчин. Тэгээд тэр нь бас давхар хэмжлэгээ болж чадчаа. Бас зарим амьтад мэдхгүйгээр энэ тэрэлжний цэцгийн ялангуяа өвөл одоо өвөлжөнгөө навчтаа байж байгаа учраас навчийн зарим нөгөө залуу найлзуур зөвлөх штэ нэгжтгэл юм байна л да. Тэгээд хэмжээгээр идсэн үедээ хордлогонд орохороо амьтад хүртэл ингээ говьж дайваад ингээд хөлөө олохгүй ингэж хаашаа ч хамаагүй ингэж яваад бүр байж ятгаараа хойд хоёр хөлөөрөө ингээ хөвлөө рүүгээ цохиод ингээ сонирн болдог гэж байгаа байхгүй хүзүүгээд аахгүй ингээ толгоо ингэж гулж иж унаад тэгжээснээ бүр зарим нь бол бүр ингээ их хэмжээгээр хортцсон бүр газар дунаад өгдөг гэж байгаа. Хүмүүс бол өөрсдөө энэ тэрэлжийг хашаандаа ч юм уу туслан дээрээ ганцхан ширхэг тэгээ гэрээсээ жоохон зайтай хашааныхаа бүр хамгийн хол буланд нэгийг тарчих хэрэгтэй. Тэгэх юм бол гэхдээ салхиныхаа дээр битгий тараарай. Салхин доороо байвал зүгээр. Ингээд зарчих юм бол яг заавал ойр уу явж одоо эн чин барагтаа бол байхгүй урмлаад байна шүү дээ. Хол энийг зорж очиход хол гэсэн үг. Яг нь бид нар Улаанбаатарт байгаа болохоор л тэрэлж рүү явбал далийг үнэрлжээд байгаа болохоос бусад газрын хүмүүс бол байхгүй шүү дээ. Ийм тасаг байхал нь хэцүү. Тэгээд ургадаг газар нь байхгүй учраас нэг ширхгийг тарчихад бол тэгээ байнгын имчилгээтэй болчихно. За сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа. За баярлалаа.